Сайн байцгаана. Өнөөдөр хичээлээрээ Rebor bar-ын талаар арах болно. За Rebor bar гэдэг маань юу вэ гэхээр ерөнхийдөө revit дээр байгаа тухайн арматурын диаметр болон тухайн арматурын ерөнхий өгөгдлийг хэлдэг байгаа. Жишээлбэл арматурын диаметр нь хэдийн, тухайн арматурын материалын радиус нь хэдийн ч гэх юм уу те. За тэр маань хаана байдаг вэ гэхээр Families руу орлоо. Structural rebar. За structural rebar гэж байна. За энэ дээр ерөнхийдөө Revit-ийн хэдүүлээ нөгөө шинэ прожект үүсгэж байгаа болохоор ерөнхийдөө Revit дээр цаанаас нь өөрөөс нь байдаг одоо ирсэн гэхээр юм уу? Одоо тийм арматурын загварууд харагдаж байна. За тэнгууд 10 дугаартай руу норонгууд ийм 32-ын диаметртэй материалын радиус нь 273 ч юм уу те, 3 дугаартай оронгууд 953 ч юм уу те. Нөгөө нэг анхнаасаа хэдүүлээ нөгөө нэг жидрээ тааруулаагүй байсан болохоор ерөөхдөө Revit-ээ цаанаасаа байсан утгууд байна. За ерөөхдөө эдрийг бүгднийг өөрчлөө явна. За энэ дээр ерөөхдөө өөрчлөх юм нь юу вэ гэхээр sub category. За хэмжээсийн утгуудаа өөрчлөнө. За энэ дээр болохоор entity data гэдэг нь ерөөхдөө тухайн арматурын мэдээлэл. За эдрийг одоо жишээлбэл энэ параметруудаа юунд ашиглаж болох вэ гэхээр материалын төвөр ч юм уу те хийхэд ерөөхдөө ашиглаж болно. За жишээ sub category гэдэг маань юу хэлээд байгаа вэ гэхээр ерөөхдөө тухайн арматурын одоо харагдаж, жишээлбэл энэ дээр би нэг дурын арматур энд тавьцаа харагдаж энд тавьцаа харагдаж байгаа. За ерөөхдөө энийг медиум болгож. За ерөөхдөө энэ тухайн арматур маань энэ дээр цагаан зураасаар харагдаж байна. За тэгэнгүүт ерөөхдөө бид нэр ихэвчлэн зурагнуудаа зурахдаа жишээлбэл өнгөөр ихэвчлэн нэг ялгаж зурдаг штэ. Жишээл 20-50 арматурыг нэг улаан өнгөөр ч юм уу, 20 арматурыг цэнхэр өнгөөр ч юм уу те нэг жоохон ялгаж харахад амар байдлаар харагдцаа тааруулахын тулд ерөөхдөө sub category үүсгдэг байгаа. За дараагаар нь энэ дээр ерөнхий арматурынхаа мэдээллүүдийг өгдөг байгаа. За жишээ нь хэдүүлээ. За ерөнхийдөө Rebor bar үүсгэсэн маань давуу тал нь юу вэ гэхээр түрүү хэлсэнчлэн арматурлалт хийж явах явцад одоо жишээлбэл би энэ давуу арматуруудаа ялгаж хэдийн арматурын хөндлөн арматураа ч юм уу ялгаж хэдийн арматур ингэж ялгаж харахын тулд одоо энэ жишээ зурган дээр харагдлагаачлан би энэ жишээлбэл 10 арматурыг бор өнгөөр 16 арматурыг ногоон өнгөөр харагдан ч юм уу те ингэж үүсгэсэн байгаатай адилхан хэдүүлээ ерөөхдөө үүсгэж явчвал харахад юмаа ялгаж харахад амар. За энэ дээр type properties гэх түрүү энэ арматурын нөгөө ерөнхий өгөгдлийг харуулсан. За хэдүүлээ энэ дээр нэмж юу хийх вэ гэхээр ерөнхийдөө энэ дээр маань Revit дээр маань одоо тухайн арматур болгоны нэгж массын жин нь байдаг болохоор хэдүүлээ ерөнхийдөө масса нэмж өгнө. За тэгээд хэрвээ шаардлагатай бол материалын төвөр хийдэг одоо нөгөө нэг L тэнцүү гэдэг нөгөө уртын тэмдэглэг байгаа штэ. За уртын тэмдэглэгээ болон диаметрын тэмдэглэгээ шаардлагатай тохиолдолд хийж өгнө. За энэ дээр түрүү entity data гэдэг яаж ашиглаж болох вэ гэхээр ерөнхийдөө материалын төвөр дээр тухайн материалын төвөрийн хүснэгт дээр харагддаг ерөнхийдөө стандарт ангиа бичиж өгөж бас ашиглаж болно. За ерөнхийдөө энийг Rebor bar-а хийсний дараагаар Rebor shape орно. За Rebor bar маань түрүү хэлсэнчлэн энэ зэсэнд байдаг. За эхнээс нь өөрчлөе. За ерөнхийдөө ийшээгээ type properties руу орсон. За би эдрийг ингээд юу яаж болно? Устгах чи. Ганцаа юм үлдээгээд. Устгасан ч болно. Ерөнхийдөө ашиглагдахгүй байгаа болохоор. За тэгээ энийг өөр type properties руу ороор rename. За хэдүүлээ diameter-ийн тэмдэглэгээ. За жишээлбэл ийшээгээ дурын нэг руугаа орлоо. Зэлгэж хайчих. За жишээ нь энийг duplicate юм чи тэ. За хэдүүлээ хөвчлүүд төгөөмөл ашиглагддаг. За эндээс эхлэе 8 арматураас. За 8 арматур маань 8. За bar diameter 8. За ерөнхийдөө band diameter. За энэ ерөнхийдөө одоо нэг зургийн энэ дээр харагдчихлагаачлаа энэ нуглаасын энэ одоо diameter. За ерөнхийдөө за энийга 20-оор хийгээд өгчээ доо. За тэгээд энэ start
стандарт бend диаметраас хамаарат за ингээд маталтын одоо жишээлбэл уртууд нь ерөөхдөө энэ дээр ингэж харагдаж байна хамаардаг. За ерөөхдөө эдрийг бас яг юу яаж олж өгнө шүү. Одоо нөгөө нэг энийг ингээд хитрхи бага өгснөөс болоод энэ дээр харагдаж байгаачлан энэ жишээлбэл 90 градус матагдахад 100-ийн урттай байна. 135 градус матагдахад 63-ийн урттай байна ч юм уу те. Иймэрхүү байдал ерөөхдөө баг гараад байдаг. Тэгсэн хэрнээ энийг томруулахаар одоо ингээд нөгөө нэг хитрхи ингээд одоо арматурын зураг дээр юу гэрээ аюул тайлбарлахаар харагдсан байдал дээр жоохон нэг одоо хомууд идэр дээр л ярьж л байна л та. Жоохон харин гоцорцсон уу. За shape нанаа. За энийг төрүүлтэй ч та. За ерөөхдөө тийм байдаг. Тэгэнгүүт эдрийг өштэй анчекуудыг жишээлбэл одоо эдрийг за би 80-аар маталтын урт нь 80 байна гэж шууд ингэж гараар тохиргоо өгч болдог болохоор санаа зовлтгүй. За ерөөхдөө эндээс хэдүүлээ type mark болон description хоёрыг ашиглаж явъя. За энэ хоёр дээрээ ерөөхдөө за mark дээрээ A240 за description дээр за ерөөхдөө ашиглаж байгаа одоо арматурын стандарт жишээлбэл энэ ч юм уу тийм. За ингээ оруулаад өгчээ. За ингээ үсэж байгаа. За тэнгуут энийг ахиад duplicate хийлээ. За одоо их мэдчлэн A400-ийн за 12-ийн арматураас эхэллээ. Зэлэг. За duplicate гэдэг нь ерөөхдөө copy тухай яриад байгаа шүү. За энэ жоохон нуглаасан шууд харагдцаар оруулж. За тэгээд ерөөхдөө тухайн арматурын маань хувцлалтын зурган дээр ч юм уу те 90 матахтаа 90 градус матахтаа ч юм уу шууд 1 EV байлгахын тулд энэ дээр уртуудаа ерөөхдөө ингээд өгчүүл амар жишээлбэл за нэг 150 хувцалт байлгаа гэж бодоход арматурын хувцлалтын дотор дээд үе матагдахтаа за нэг хамгаалтын ялгаар за нэг хэрвлэн 100 гаруйтай байдаг бол 100 гаруй анханаас ингээд тааруулчих болно. За энэ дээр ерөөхдөө за 400 за apply хийжэнгүүт энд ингээд шинээр үсэж байгаа харагдчихэв. Гих мэтчлэн за ингээд 12 14, 16, 18-уудаа ингээ үүсгээ явнаа. За одоо хэдүүлээ энэ дээр түрүү нөгөө нэг арматуруудаа юу яа гэсэн штэ харагдц болгоход тусад нь өөр харагдуулъя гэсэн ш. Тэхийн тул яадаг вэ гэхээр object style руугаа орно. За тэгэнгүүт аль family-д хамааралтай зүйлийг харагдцыг засах юм бэ гэхээр rebar bar тийм ээ. За rebar bar руугаа орно. За rebar bar руугаа орлоо. За энэ дээр hidden line гэж харагдаж байна. За new яг энэ дээр очиод new гэдэг дээрээ дарлаа. За 8 ч юм уу тийм. Энэ маань ерөөхдөө категори rebar тараа хамаарагдана. За өнгөө одоо жишээлбэл за гих мэтчлэн за энэ дээр ахиад очлоо. За 10 арматур. За гих мэтчлэн. За энэ нөгөө нэг түрүү энэ projection cut гэдэг маань энэ тоонууд маань юуг зааж байгаа вэ гэхээр нөгөө өмнөх хичээл дээр ярьсан нөгөө нэг санаж байгаа бол одоо 1 2 3 4 эдгээр тоонууд маань одоо нөгөө line-ы ерөөхдөө нөгөө нэг одоо жишээлбэл 1 гэдэг маань 0.8 2 гэдэг маань 0.13 ч юм уу те 0 одоо 0.3 мөр гэсэн одоо нөгөө тухайн зураасын маань өргөн хидтэй байх юм бэ гэж харуулж байгаа. За хэдүүлээ ерөөхдөө project-ийн хувьд бол ерөөхдөө энэ маань харагдаж учраас энийга тааруулахгүй үлдээчих болно. Эсвэл юу яасан ч болно. Ингэж ерөөхдөө зураасаа ингэж тааруулаад өгсөн ч болно. Ерөөхдөө энэ нь темплеттэй хамаарах уу хамаарахгүй юу гэдгээс хамаарат. За ерөөхдөө 12 за ингэх мэтчлэн ер нь ингээ үүсгэх явчихна. За тэгэнгүүтээ за зураас мас солид харагдана. За 10 туураа жишээ нь ямар өнгөөр өгөө те. За та нар өөрсдөө ямар өнгөөр өгдөг үү? Тэрүүгээр ерөөхдөө ингээд өнгөө нэг гэх мэтчлэн
За гэх мэтчлэн ерөөхдөө ингээд энийгээ duplicate хийгээд за 18 за ерөөхдөө нөгөө манай 5D 8D 6D за энэ стандарт бендийн диаметр гэдэг маань ерөөхдөө энэ 20-с доош бол 5D 20 болон түүнээс дээш бол 8D гэдгээр ерөөхдөө энэ дээр утгуудаа өгөөд яваад байна гэсэн үг. За ингээд гих мэтчлээ ингээд энд 8-аас 20 хүртэл жишээ олгоод үзэглээ. За object style дээрээ бас түрүүн 8-аас 25 хүртэл ерөөхдөө харамтууруудынхаа энэ өнгөөр нь ялгаад юм object style үсгцэн. За одоо тэгэхээр яах вэ гэхээр type properties руугаа ороод за энэ sub category гэсэн байгаа. Эндээсээ ороод за 8 бол 8 apply. За дараа нь доошоо дарлаа. 12 бол 12 apply. За 14 бол 14 apply. За 16 бол apply гэх мэтчлэн ингээд за 25 14 бол яг энэ 25-ын харагдсан. Гэт ингээд гих мэтчлэн ингэж харагдцуутай ингэж тааруулдаг байх нэ. За гих мэтчлэн ингэж бүх бүтэнг нь ингэж тааруулснаа. За тэгэнгүүт ерөөдөө түрүү өмнөх хийжсэн арматууруудаас duplicate copy-дууд яваад байсан учраас яг нөгөө энэ датан дээрх яг энэ түрүүний өгөгдлүүд нь дагалдаа явж болно. За эдрийгээ мөн хардал өөрчилж болно. За ингээд арматуурынхаа ерөнхий өгөгдлүүдийг оруулсан бол за түрүү хэлсэнчлэн одоо нэмэх зүйл маань юу вэ гэхээр арматурын 1 метрийн уртын жинг илэрхийлсэн ийм параметр нэмж өгөх байгаа. За энэ маань юунд хэрэгтэй вэ гэхээр материалын төвөр хийхэд хэрэгтэй гэж хэлсэн. За үүсгэхдээ manage-ны project parameter new parameter. За project parameter хичээ. За хат амар үтнээс үлчдэг. За энэ маань type дотор хамаардаг. Type instance хоёрын ялгааг өмнө хэлсэн. Type бол түрүүний энэ type хэсэгт хамаардаг. Instance бол яг энэ гадны энэ properties-ийн цамгийн хэсэгт харагддаг. Гараас үржилж болдог. За энэ маань structure болчихсон юм. Mass за 1 метртэй хүртэл хамтар. За энэ маань хаана хамаардаг вэ гэхээр structure-лаас асууласаар гэж. За энийгээ 1 метр хүртэл чигч. За энэ нөгөө нэг тайлбар хэсэг дээр ерөөхдөө энэ үүсгэж байгаа параметруудынхаа ерөөхдөө тайлбарыг бичиж яваад байвал дараа нь юу вэ, хаана хамаарагдах вэ гэдгээ одоо ойлгоход илүү бас амар бэдий шүү. За rebar. За ерөөхдөө хаана хариалагдах юм тийм. За арматуранд хариалагдана гэдэг. Окей. Нэгжчин. За би параметрын маань үлээ маань ийм байгаа болохоор би нэгжээ unit руугаа очиж өөрчлөх хэрэгтэй юм байна. За unit руу орлоо. За ерөөхдөө энэ өмнө хичээл дээр ярьсанчлан нэгжүүдээ аль болох өөрчлөөд явбал зүгээр шүү. За type properties руу орлоо. За одоо ийшээгээ type properties руу арматур руугаа оронгууд за энэ structure гэхэд түрүүний бидний үүсгэсэн параметрийн орсон харагдаж байна.
За ийшээгээ ороод за одоо жишээлбэл за 25 армтур хэд юм? 3 зооны 8 тий. За гих мэтчлэн. За шууд ингээд тавьчингууд нэгж нь хамт гараад ир. За гих мэтчлэн эднэр лөөгөө орлоо. 22 армтур 2 зооны 1 зооны 1. За apply. За 20 армтур хэд байдаг вүлээ? 20 армтур нь 2 зооны 1. За гих мэтчлэн армтур болгон лугаа ороод нэгж чингээ засаж өгөх нэ. Засаж гинэ оруулж өгөх нэ. За 16-гийн армтур нь. За одоо ерөнхий өгсөн бол түрүүн өмнө нь ярьсанчлан за материалын төвөр үүсгэхэд одоо шаардлагатай одоо энэ арматурын диаметрийн өмнө бичигдэж байгаа энэ диаметр тэмдэгт болон зүү гэсэн хэдүүлээ тэмдэглэгийг бас оруулж өгье. Яг уу энэ тэмдэгтийг материалын төвөр үүсгэж явах явцад яг уу цаанаас нь өөрсдөө комбин параметр маягаар яг уу материалын төвөр үүсгэж хаад үүсгэж болдог ч гэсэн арай илүү дэлгэрэнгүйгээр тайлбарлаж оруулахын тулд ерөнхийдөө тусад нь ийм параметр тэмдэгтийн параметр оруулчих хэдүүлээ. Тэгээд ерөнхийдөө энийг ойлгочих юм бол цаашлаад одоо материалын төврээ заавал ингэж энэ дээр харагдчихлаагачлаа ингэж заавал тус бүрдэн тэмдэг үүсэхгүйгээр бас үүсэх боломжтой. Тэгэхээр ерөнхий байдлаар юм ойлгохын тулд оруулаад өгч шинээр за project parameter та хамаарагдана. За текст хэлбэрийн бичвэр текст тойжиг. За тэгэнгүүт энэ маань түрүүнд нь бас заасанчлаа structural rebar гэдэг рүүгээ би зангуу түрүүний энэ rebar барлал маань шууд type хэсэг рүү хамаарагдаад орчихно. За жишээлбэл L тэнцвэрч тийм. Ахаад. Энэ маань бас текст мэдээлэл type дотор орно. Rebar bar. За энэ маань ерөөхдөө diameter symbol арматурын диаметрийг тэмдэгдэхээ нэмээ бичсэн ч болно. Ингээд тэмдгээр өгсөн ч болно. За тэнгууд тийш 25 руугаа жишээ нь ингээд type руугаа оронгууд за энэ дээр харагдчихэв тийм. За тэнгууд энэ дээр хэдүүлээ L тэнцвүүгээ биччихнэ. За дөрөвний диаметрийн тэмдэгтээ бас өгчихнэ. За apply гих мэтчлэн ингээд утгуудаа ингээ өгчихнэ. Тэр дараа сонгоод. За ингээ ерөөхдөө өнөөдрийн хичээлээр хэдүүлээрээ юу үзвэ гэхээр арматурын маань за ерөөхий харагдац тийм ээ. Арматурын маань ерөөхий харагдац болон ерөөхий өгөгдөл за мөн материалын төвөр үүсгэхэд шаардлагатай нэгжижин болон тэмдэгтүүдийн параметруудыг хэрхэн арматурын өгөгдөлтөд оруулах талаар орлоо. За баярлалаа. За жишээ нь түрүүн хэлсэнчлэн энд нэг арматур үүсгэжлээ гэж бодоход за жишээлбэл 22 арматур ингэж харагдаж байна.